Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе намаагүй төмөргөдөг миний хүс хийхүр сувагт давтаа морилно. Өнөөдөр би та бүхэнтэйгээ яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ тухай ярихыг хүслээ. Та өдрийн турш өөрийнхөө бодол дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Та нэг бол сөрөг, нэг бол эерэг бодол бодож байгаа. Тэгээд эдгээр бодлууд танд ямар мэдрэмж өгч байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Хэрвээ бодсон бодлууд таныг тааламжгүй болгож байвал тэр бодлоосоо салах хэрэгтэй. Та хэнд юунд гомдлож байна вэ? Та хэнд юунд уурлаж байна вэ? Танд хэн юу таалагдахгүй байна вэ? Хэрвээ та хэн нэгэнд ямар нэгэн юмд гомдлоод, уурлаад, мөн амьдрал хүснээр болохгүй байгаа дээр анхаарлаа төвлөрүүлээд түүнийг явсан газараа яриад байх юм бол таны амьдрал хизээж хүснээрт нь болохгүй. Хүснээрээ болгохын тулд та оюун ухаандах бодлоо заавал өөрчлөх хэрэгтэй болно. Санаж яв. Бодлоороо бид амьдралыг туулна, бодлоороо бид амьдралаа бүтээнэ. Бидний энэ бодож байгаа бодлууд юунаас үүсэлтэй вэ гэвэл бидний эцэг эхүүд юу бодож байсан, мөн амьдралыг ямар нүдээр харж байсан түүнээс үүсэлтэй. Харин эцэг эхийн энэ бодлууд хаанаас үүсэлтэй вэ гэвэл мөн ялгаагүй бидний өвөө эмээ амьдралыг ямар нүдээр харж байсан, тэдээ юу бодож байснаас өвлж авсан байдаг. Тиймээс энэхүү бичлэгийн гол зорилго юу вэ гэвэл та одоо энэ бодож байгаа бодолтойгоо үлдэх ёсгүй. Та өөрөө бодлоо өөрчилж, өөрөө бодлоо сонгож, далд ухамсараа дахин програмчилж болно. Таны 100% хэн чадах зүйл бол таны бодол байдаг. Тиймээс үүнийг та хийж чадна, би ч хийж чадна, бид бүгд хийж чадна. Өөрийгөө зөвхөн аз жаргалтай, баяр баясгалантай байлгах, мөн амжилтанд хүргэх бодлыг л бод. Амжилтын тарин. Би өдөр болгоныг гайхамшигтай бодлоор эхлүүлж байна. Би бодлоо өөрөө сонгодог тул зөвхөн тааламжтай сайхан бодлуудыг сонгож байна. Бидний амьдарч буй хугацаа бол зөвхөн одоо цагт байдаг. Тиймээс бид зөвхөн одоогоо л хянаж удирдах чадна. Хэрвээ бид яг энэ мөчид эерэг сайхан бодлыг сонгож чадвал бидний ирээдүй аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байх болно. Танд яг одоо ямар бодол, ямар мэдрэмж төрж байна вэ? Та энэ мэдрэмжээ илүү сайхан болгохыг хүсэж байна уу? Тэгвэл яг одоо бодлоо өөрчил. Тааламжтай сайхан бодол бод. Хэрвээ танд хэн нэгэнд ууралсан, гомдлсон, дургуутсан, атаархсан бодол төрж байвал энерги ийм бодолд битгий өр. Яагад гэвэл хинч юуч таны бодлыг хянаж удирдах чадахгүй. Та өөрийнхөө бодлыг 100% хариуцна. Та ямар бодол бодно, түүнийгээ л бодит болгоно. Мөн тааж гэсэн бусдын бодлыг хянаж удирдах чадахгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй байхаа. Ямар бодол бодоход таны сэтгэл санаа сайхан болдог вэ? Хайрын тухай бодлоод уу, баярлж салгаснаа илэрхийлснээ бодоход уу, болж өнгөрсөн сайхан мөчөө бодоход уу, ирээдүйд гаргах амжилтынхаа тухай бодоход уу, яг ямар бодол бодоход таны сэтгэл санааг сайхан болгодог вэ? Иймэрхүү сайхан бодлуудаа бодох нь өөрийгөө хайрлах нэгэн үйлдэл юм. Өөрийгөө хайрласнаар амьдралдаа олон сайхан гайхамшигыг бүтээнэ. Тэгэхээр цаас харандаа аваад цаасаа голоор нь хоёр хувааж нэг тал дээр нь бодож буй бүх сөрөг бодлоо жигсааж бич. Жишээ нь миний амьдрал хогийн байна. Надад туслах хүн алга. Би их залхуу хүн. Би ерөөсөө турч чадахгүй юм а гэх мэт. Харин цаасны нөгөө талд энэ бүх сөрөг бодлоо амжилтын тарин болгон хувирган бич. Жишээлх юм бол амьдрал хогийн байна гэдэг нь амьдрал өөрөө хогийн байгаа шинж биш. Бодол хогийн байна гэсэн үг. Тиймээс энэ бодлоо өөрчлөхийн тулд энэ бодол миний хуучин бодол. Би энэ бодлыг бодхоо болсон. Оронд нь эерэг бодлыг сонгож байна. Миний амьдрал гайхамшигтай сайхнаар өөрчлөгдөж байна гэж бичих жишээтэй. Надад туслах хүн алга гэж бодож байгаа бол намайг дэмждэг. Надад туслах хүмүүсээр би хүрээлэгдэж байна. Учир нь би үргэлж бусдыг дэмжиж, бусдад тусалдаг. Би ерөөсөө турч чадахгүй юм а гэдэг бодлоо би хүссэн жиндээ очихын тулд, эрүүл чирэг байхын тулд би тамир зөв хоолтыг сонгож байна гэх жишээтэй. Яг энэ мэдчлэн бүх сөрөг бодлоо амжилтын тарин болгон бичиж түүнийг тууштай өдөр болгон өөрийн нэгэн хэвшил болтол өөрийнхийг санал болгож байна. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайктараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн миний захин мэдээлэл болон YouTube сувагт бүртгүүлээгүй байгаа бол яг одоо орж бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр би тань руу 7 хоног болгон өөрийнхөө бичлэгийг урмын үгс амжилтын тарины хамт email хаягаар нь илгээх болно. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.
Ука төмөр Лос Анжелес.